За сайн байна уу? Онлайн сургалт зуршлын төгс эрхлэн төлөвлөж буй Момшогийн бодлого болон бодолтод. За Японы засгийн газрын тэтгэдэг төлбөр буюу Момшо шалгалтын маань 2019 оны Металл Космо буюу техникийн коллежийн оюутан математик бодлого 2 гэсэн чинь матрицтай бодлого юм тийм үү? Аналахаараа юм 2-1 тэг 2-1 гэсэн матриц өгье. Тийм бол дараах асуултуудыг хариулна гэж нэгт нь болохоор А-гийн энэ зэргийг олно гэсэн байна. За тэгвэл яах вэ? Тэгэхээр матрицын энэ үржих дүрэн байгаа тийм үү? Ерөөсөө ингэж яах юм? Энийг нь энтэй нүрчээд нэмчихээрээ энэ дараагийн ихний гишүүн гарна. Тэгэл яах юм? Нэгийг 2-оор нүрчих юм бол 1-2 дээр 2-1 дээр энэ л болохоор 2-2 нь болохоор бол яах 2-2 дээр явах чирнэс ч юм уу. Матрицын үржих дүрмүүд байгаа. Энийг мэддэг байх хэрэгтэй. За энийг мэддэг бол яах вэ гэхээр яах юм? А маань болохоор ерөөсөө 2-1 тэг 2-1 юм уу те? Ийм матриц үүсгэх. Тэгвэл А квадрат гэж чинь А-г 2 удаа хөгжинэ үстэй. 2-1 тэг 2-1 гэдэг. Тэгэхээр дахиад 2-1-ийг энэнгээр хөгжөөд техник гишүүн нөхгүй юу? Тэгэхээр 2-1-ийн квадрат нэмэх нь тэг юм байна тийм үү? Тэрийг бичээд явах хэрэгтэй. За хоёрт нь болохоор бол энийг нь энэнгээр хөгжинэ гэсэн үг тийм. Тэгэхээр 2-1-ийг тэгээр хөгжөөд тэг боллоо. Тгийг 2-1-ийг хөгжөөд тэг боллоо. Нэмлийг хэрэг дахиад тэг гарлаа. За гуравтныхын энийг энэнгээр хөгжинэ тийм үү? 0-2-1 2-1 0 гэхээр тэг дээр тгийг нэмээд дахиад тэг гараад ирлээ. Дөрөвт нь энийгээ энэнгээр нүрчээр яах юм 0-2-1 0-2-1 гэхээр тгийн квадрат нэмэх нь 2-1-ийн квадратаа гэдэг. Квадрат нь бол юм араад ирэх юм байна гэсэн. Энтэй л адилхан ер нь яах юм үжээд явах юм бол А-гийн энэ зэрэг гэдэг юм бол ерөөсөө 2-1-ийн энэ зэрэг 0 2-1-ийн энэ зэрэг гараад ирнэ гэсэн. Энэ харин дээр ингэ бичиж тээ. Энэ үчдэг юмыг мэддэг байх хэвээр энийг цээжлэх хэрэгтэй мэдэхгүй бол 1 2 3 4 энэ дээр яхаа А, Б, С, Д тавьчих. Ингээд үрчлээ гэж бодоход эхнийх нь болохоор энэ ихний мөрийг хоёрд багнаар нь тий. Тэгэхээр 1 А нэмэх нь 2 С гэдэг. Энэ дараагийн матрицын маань ихний гишүүн гэсэн үг. За хоёр дахь дээр нь болохоор бол яхаа 1-ийн ингэж үрчих гэдэг нөө. Тэгэхээр 1 Б нэмэх нь 2 Д гэж энд бичигдэнэ. Доотлол дээр нь болохоор энийг энэнгээр нь үрчээрээ 3 А дээр нэмэх нь 4 С ч юм уу. Тий. Дараагийнх нь болохоор 3 Б дээр нэмэх нь 4 Д ч юм уу. Матрицын үржүүд нэг юм битүү юм байгаа. Нэг мэддэг байх хэвээр. За хоёрт нь яхаа AC-г болно уу гэдээ бахан цуулаад нэмчихтэй. Тэгэхээр К нэгээс эхэлсэн юм чинь болохоор А-гийн 1 зэрэг гэдэг шууд А дээрээ нэмээд дараа нь квадратын дараа нь кубын гэх мэтлийн явсараад А-гийн n зэргийг нэмье. Тэгэхээр бид А-гийн 1 зэрэг нь шууд 2-1 0 0 2-1 байгаа тийм үү? Квадрат нь гэхээр 1 квадраттай 2-1 квадрат 0 0 2-1 квадрат. Нэмдгэнгээд явсараад А-гийн n зэрэг дээр ирэх юм бол дахиад 2-1-ийн n-тэй 0-тай 0-тай 1 хугацаа 2-ийн n-тэй гэх тийм үү. Инхээр яхаа цуулаад нэмчих байхгүй юу? Энэ гишүүнийг гэдэг бүгдийг нэмээд энэ дээр бол 2-1 нэмэх нь 2-1 квадрат нэмэх нь гихмишлийн явсараад 2-ийн n зэрэгэд энэ одоо ихний гишүүн. Дараагийн гишүүн нь болохоор баахан тэгүүд нэмсэн юм чинь тэг. Дараагийнх нь баахан тэгүүд нэмсэн юм чинь тэг. Доотлол нь бас адилхан тий. 2-1 квадрат нэмэх нь гихмишлийн яваад нэмэх нь 2-ийн n зэрэгтэй гэдэг. Эс бол одоо ийм матриц гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгвэл бид нарт нөгөө нэг geometry progress уншиж тийм үү? Ингээд нэмчихнэ гэдэг. Одоо манай төл дээр болохоор 2-1 нэмэх нь 2-1 квадрат нэмгэн гэмшлийн явсараад нэмгэн 2-1 n зэрэг гэхээр B1 гэдэг маань болохоор ерөөсөө 2-1 байгаа юм байна. Q гэдэг маань болохоор бас 2-1 байгаа юм байна. Тэнгүүд хариу маань 2 B1-ийг үрждэг нь QN гэдэг 2-1 n зэрэг гишүүдийн тоо n байгаа шүү дээ. Нэгээс эхлээд К маань нэгээс эхлээд энэ хүртэл явцсан байгаа. Энэ ширхэг гишүүн байгаа юм чинь. Энэ юм тийм үү? Тэгээ хастан нэгтэй хуваах нь 2-1-ээс хастан нэгтэй гэж. За 2-1-ээс 1-ийг сар яах юм? 2-1-ээс хастан нэг гэдэг чинь яхаа 1-ийг хуваах нэг гэж жоод ижил барих гэж штэ. 2-ийг өгч юм бол 2-1-ээс хастан 2-1 2 боллоо. Хаслаа хасах 2-1 гараад ирлээ. Энэ доотлол хасах 2-1 юм байна штэ. Тэр би энэ 2-1-ийг энэ хасах 2-1-тэйгээ дарчаар нэг хасах тэмдэг үлдэнэ гэсэн үг тийм үү? Тэгэхээр хасах тэмдэгтэй 2-ийн n-ээс хасах нэгт буюу нэгээс нэгчтэй. Нэгээс нэг хугацаа 2-ийн n зэрэг тавьчих. Энэ бол одоо гишүүн маань юм байна. Тэгэхээр S маань тэгвэл яах нь? Би одоо сая энийг ингээд geometry progress болоод авсан чинь нэгээс нэг хугацаа 2-ийн n гараад ирлээ шүү дээ. Энэ бас адилхан байгаа тий. Тэгэхээр энэ дээр бол нэгээс нэг хугацаа 2-ийн n-тэй 0-тай 0-тай. Ингээд дахиад нэгээс нэг хугацаа 2-ийн n-тэй гэж. За дарааныхын inverse буюу S-ийн уран матрицыг нь болно. S маань болохоор сая юм маань юу вэ? Нэгээс нэг хугацаа 2-ийн n-тэй 0-тай 0-тай нэгээс нэг хугацаа 2-ийн n зэрэгтэй байна. Энийг бол уран матрицыг болно. Уран матрицыг болох янз бүрийн арга байгаа. Гэхдээ энэ дээр одоо нөгөө хоёрыг харьцсан хоёр жижигхэн матриц юм чинь биш үү?
S1-ийн урууг ингэчихэд хөө A, B, C, D гэж төвчдөг хөө. Тэнгүүд S-ийн уруу маань нөгөө нийж матриц гарч ирэх хэрэгтэй тийм үү? I буюу нийж матрис 1 0 0 1 гарч ирэх хэрэгтэй гэдгийг илэрхийлж байна. Нэгээс хасна 1 хуваах нь 2-ын n 0 0 нэгээс хасна 1 хуваах нь 2-ын n энийг яах юм? A, B, C, D гээр үржлээ. Тэгвэл юу гарч ирэх вэ? Тэгэхээр нэгээс хасна 1 хуваах нь 2-ын n A тийм үү? Одоо энэ мөрийг энэ багнаар үрчээр тэгээд 0C гэдэг чинь тэгэл болчих юм чи энэ дэр нэмж хүчээд хэрэггүй шүү дээ. За хоёрт нь болохоор энэ мөрийг энэгээр үрчээд тэгвэл яах нь? Нэгээс хасна 1 хуваах нь 2-ын n тэ B тэгээд 0D гээр явах тэ бичээд яах юм гээд. За дараагийнх нь энэ мөрийг энэ багнаар үрчээр 0A болчлоо. Тэрийг бичиж яах юм? Өөд нэгээс нь 2-ын n тэ C гарч ирэх юм байна. Дараа нь бас адилхан тэ. Хоёр дахь мөрийг хоёр дахь багнаар үрчээд нэгээс нь 1 хуваах нь 2-ын n тэ D тэгээ гараад ирнэ. Голонгийн уруу матриц чинь болохоор юу гэмдэ S-ийг S1-ийн уруугаар үрчээр буцаад нэг нэгж гарах гэдэг байхгүй. Тэгжээж S-ийн уруу гэдэг бол 1 хуваах нь S маягийн сэтгэлгээ байхгүй юу те. Тэгэхээр энэ дээр болохоор нэгж матриц гарч ирнэ гэхээр 1 0 0 1 гарч ирэх хэвээр. Тэгээ одоо энийг тэнцүү 1 гэхээр чинь яг үгүй A бол өөрөө 1-ийг хуваах нь нэгээс нь 1 хуваах 2-ын n л юм байна байхгүй. Хоёртных юм энэ B тэгтээ тэнцүү гэхээр чинь B өөрөө тэгж дарах юм байна. Тэгэхээр адилхан C дээр энийг одоо тэгтээ тэнцвүүлэхээр C ч гэсэн тэг юм байна. D нь болохоор энийг дахиад нэгтээ тэнцвүүлэхээр тэгвэл энийг хуваах нь болгоч шүү дээ. Тэгээд D ч гэсэн бас яах юм тохирох юм байна. S-ийн уруугаа би A, B, C, D гэж бичсэн байгаа шүү дээ юм уу. Тэгэхээр энэ дээр бол одоо 1-ийг хуваах нь A-гийн оронд нэгээс нь 1-ийг хуваах нь 2-ын n зэрэг. B дээр нь C дээр нь D дээр нь 1-ийг хуваах нэгээс нь 1-ийг хуваах 2-ын n зэрэг гэдэг. Ингээд тавьчих болчих. Хэрвээ энийг жоохон янзлыг гэх юм бол яах вэ? 1 хуваах нэгээс нь 1 хуваах 2-ын n зэрэг. Энэ нэгийнхээ оронд яах юм? 2-ын n-ийг хуваах нь 2-ын n гэж тавиад тэгвэл тэнцүү 1-ийг хуваах нь 2-ын n-ээс хасдаг 1 хуваах нь 2-ын n зэрэг болчих дээ. Энд чинь өөрөө нөгөө 1-ийг хуваах нь гэж жагаад 2-ын n-ээс 1 хуваах нь 2-ын n угаамчаа барианслаад үржих болно тийм үү? Үрждэг нь гэж жагаад 2-ын n хуваах нь 2-ын n-ээс нэгэ зэрэг дээр биш дээ томоор нэгэ. Зөв бол 2-ын n хуваах нь 2-ын n-ээс ийм юм яваад байгаа юм шиг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө A болон D-ийн оронд саяхыг тавьж болно. Эсвэл нэггээр нь хасанчлах баг. За, нэг план байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.